эхэлсэн юм уу? Самцано 2025-2026 оны үндэсний дээд лигийн медиа дэй эхэлж байна. Тэг яг одоо манай багийнхаа медиа дэйд орох гээд Mongolians багийнхныг хүлээж байна. Тэгээд иймэрхүү байна. Өнөөдөр манай 2 медиа дэйтэйгаа араснаас ESL-ийн медиа дэй байгаа. Тэгээ манай тамирчид 7 араа албаныхаа хувцаа өмсчихсэн медиа дэйд орохоо хүлээж байна. За, энэгээр юу байна? Түшиг сууж гин, цэнгүүнэ байна. Сэг ах байна. Тэмүүлэн манаас Вьетнамаас ирсэн байгаа. За. Данан тэмүүлэн нөө. За энэ жил медиад орох чинь ер нь энэ жилийн сэтгэгдэл хэр байна? Шинэ үйлрэл эхлэх чинь. Асуусан. Сэг ах чи 20 жил ярьсан. Чи нэг яриа өгчихөл төхөө. Давгүй нэ гоё нөө. Өөр. Чиг нэгдүгээр хэлээр англиар ярьчихгүй юу гэсэн бэ? Ер нь шинэ үйлрэл эхлэх чинь ямар хөө энэ сэтгэгдэл өнгөрсөн жилийнхаас ялгаатай юм юу мэдрэгч бэлтгэл сургууль давгүй юу? Яаж ий? Тэгээд ер нь шинэ коуч ирсэн тэгээд бүрэлдэхүүн бас жоохон шинжлэгдсэн тэгээд ер нь жоохон хөлтэй гоё, догдолтой гоё л шүү дээ. Нарийн яриа шүү. Гоё нэ, догдолтой гоё. За. За. Тэг чөлөөтэй яриа те. За Тэмүүлэнгээс соёл да. Тэмүүлэн бол энэ зон хамгийн нэгдүгээр хэлээр Вьетнамаар ирж байгаа. За тэгээ энэ жил чи Вьетнамдаас легонор тамирчнаар баг 3-4 сар тоглолцсон те. Тэмүүлэн маань бол ер нь BSL-ийн Дубайн тоглолтуудад оролцоогүй. Тэгээд финалийн 3-4-5 6 дахь тоглолтод оролцоогүй те. Лиш орч. Тэр ер нь Вьетнамын лиг ямар юм Монголын лигээс ялгаатай нь юу вэ? Хэрэг шинэ сонирхолтой зүйл юу болов? Ялгаатай нь юу вэ? Ажиллах нь юу вэ? Яг Вьетнам Монгол гэж харьцуулах юм бол ер нь бол төвшин арай доогуур. Гэтэ тэнд нөгөө легонорын тоо хамаагүй болохоор хамаатай ч гэсэн нөгөө нэг баг бараг 5 легонор мегонортой байсан болохоор ер нь бараг тийм Америкууд эсрэг тоглож байгаа л ерөнхий ирсэн. Тэгэхээр тэр нь бас ер нь нэг талаараа жоохон зугаатай ер нь гоё юмсан. Танаа Сайгон хийтэд дөө те. Багч ер нь плей-офф тэдэр шалгараа. Тэгээд плей-оффын аль шатанд сайн улирлаад туссан юм бэ? Плей-офф ер нь 4 баг орсон юм байлаа. Тэгээ манайх 4-оор плей-оффт гараад эхний шатанд Ханой Buffaloes гэдэг багтай тоглоод хожигдсон байна. Тэгээд сая Ханой Buffaloes баг хожигдлгүй авраг авсан. Баахыг хождог баг. Зөө таах. Тэдний баг тэгтээ жоохон утгагүй. Гарааны 5 легонор Вьетнам хүн байх. Бөрөө тэм утгагүй юм те. За эндээс хийшлээ явъя. За арай. За. Энэ дандаа ингэдэг те. Энэ бол миний шил инүүхэнд байгаа үстэй. За түшгээс ярилцлага авъя. Энд чи багийн влог юм чи зөөр чөлөөтэй хамаагүй. За энэ маа түшгээс энэ жил шинэ дэлгүүр нээсэн. Тэгээд дэлгүүрийн андарыг танилцуулж штгэв. Би одоо яг юу гэж хэлцүүлэх юм. Чи яг дэлгүүрээр манай влогийг спонсорлж чаас болно ш танд. За ер нь манай мөнхөш ер нь өөр бас арын албанд байгаа. Танд. Тийм байгаа. Тий. Ер нь сурчлаа явна. Тэгээд угаасаа тэр нэг рил орсон байгаа. Тэр ингээд үзчихвэл бүх юм ойлгомжтой байгаа. Хайг дээрээ ч гэсэн бүх юм ойлгомжтой байгаа. Дэлгүүр чинь нэр юу лээ? 6 lock гэсэн байгаа. 6 lock те. Lock юм уу те. Тэгээ маа түшгийн дэлгүүр болохоор ер нь бол бэлэн хувцсны дэлгүүр. Тэг яг юм одоо залуучуудын өмсөж байгаа юу гэх юм swag хувцсны те юм чөлөөт хувцсны дэлгүүр одоо иймэрхүү хөдий мөдий. Тэгээ манай баяг дэмждэг залуучууд манай түшгийг дэмжиж дэлгүүрээр нь очиод худлаа авалт хийгээрээ яг 11-р сургуулийн ертөнцийн зүгээр баруун гар талд 6 block гэдэг бэлэн хувцсны эрэгтэй бэлэн хувцсны дэлгүүр. Тэгээ чанартай. Өөрөө энийг 8 угаасан маа найз. Яагаад ч вэ те хөнгө алдаагүй те. Тийм baаш үү. Үүнээс боломжтой. Тэгээ хажуугаар нас влогороос нэгнийхээ бизнесийг дэмжиж. Бинди чи энэ жил болохоор бас итүүгэн
Итүг юу гэх Итүг ирүүлсэндээс за. За энэ жил болохоор манай Барса Бинди түшиг маань Итүгийн ирүүлсэд багасаа AUBL хэмээх тэмцээндээс оролцсон байгаа. Тэгээд энэ зун ер нь ямар хүн өнгөрөв, хизэнээс бэлтгэлтэй оров, зуны амралт нь хэр удаан үргэлжлэв тэр талаараа. Зуны амралт нэг 21 хоног амрах шиг болсон. Тэгээд шууд оюутны Азийн лиг гэж эхлээд тэгээд явчлаа. Тэгээд нэг 7 сарын 15-наас эхэлж баг бэлтгэлтэй ороод одоо шууд явж ин да Үргэлжлээ тэгэхээр бараг 3-7 хоног л амарсан гэдэг байгаа тий. Тэгээ урд болсон тэмцээний талаар хэр байсан бэ? Стогой тэмцээн мэлээ. Хангалт мангалтай хувцснаа зүгөөл. Тэгээд бас зохион байгуулалтын айгуу сайн. Тэгээд өсвөлж багууд нь ч бас нэлээд сайн, дандаа сайн сургуулиуд тэгээд тим сургуулиудаа тогсон даас таатай байгаа. Тийм хөлбөн зүлбээ мэрч заяа. Хангалт мангалт сайн байх. За. Том аха өглөө эртэр хамгийн ихэнд совцаа солиогүй л явж байна. Таг наармаг явж байгаа шин. За жоо сүнсэн орохоор асууя да. За ингээл хүлээгээл байцгааж юм да. Энэ яаж суугаад вэ? За чи мэд барай. Эндэр авчиж юм. Энэ үү? Дараагийн үсийг тавьж байгаа. Ингээ урдаас хавтай наа. Лэтэлтэй. Энэ бас юм те. Сагамсан. Хөөсөө. Бид пэйж байгаасэн дээ. Пэчо, welcome to Mongolia. Mongolia. Арай л дөрөв те гэхдээ тэр гомдмор те. Гомдмор чаа. Тиймгүй тоглолтод гэдэг үзэл хэрэгтэй те. Уун үзэл гоё юм. Ярих юм алгаа. Аргаар өөрөө Дотагийн баг Чанах шиг яваад байгаа. За оруулчих хоёрын заяа. бити оруулж байна. Наатаа шүү оруулчих. Наатаа зүгээр ингээд шууд юун дээр стори чихгүй. Сая гинт орднаар ч шнэ. Дагаа яваад айлээ ирчихсэн. Next. Дараагийнх нь Манай хүн байгаа. Манай шүү. Хин ганц нь байсан гэж. Ямар. Би 20 жил өглөө ёо. Одоо ахыгаа иртгэн бэлэхгүй аврагын гүйцгээ байлаа гэж бид яг яриа явж байна одоо. Иртгэн байлаа 6 дээрэн зогсоогоод. Араас нь гүйцэх. Тийм араас нь гүйцгээ. Араас нь гүйцэх боо юм бол тээ. Тэг яг энэ хэдтэй дэлийг тоглож байгаа. Ахын царай мэрэг аа. Мэдгүй байна. Хамгийн 17 бол 18. Ингэж авах 12 хэдтэй юм бэ? 17 мод. Уга арайч 17 биш хаа нэг 19. 18 9. Шинзаах баг таны өмнөөс бич байгаа та. Ер нь сэгийн хэдтэйтэй ер нь лигт орж ирсэн яах нь. 18 дээ шүү дээ. 18 дээ. Хаа чи ер нь Сегийнхээ менежер юм юу хийдэг? Сегийнхээ хаанаас олж ирсэн гэж яриад байдаг. Сегийг пак багш болоод тэгээд бэлтгэлд ирүүлэх гээд гэсэн чинь аврагч 1-2 чи алга болчоод тэгээд олж ирмэр гэдэг хайгаа явж байсан чинь юуны урд годомжин сакс тоглоо байж байгаа юм. Чөө пак багш иргэнэ гэдэг очно гэдэг. Хойстой бас. Та нөгөө Дубайд нэг пул дотор ярилцлага өгөөдсөн ах мөн үү? Мөн. Турк живдэг ах.
Нөө тэр бос ирснээр яг живгч шүү дээ. Юу л. Бага тайм бага. Сачи. Тэгсэн тийм нөгөө тэгээд тийм баха арай хүч өрөхгүй байсан. Тийм амар дийлэхгүй. So, hello. Hello. Nothing too serious. New season, new team. What do you think? For me, it's a new experience. First time in Mongolia. Right now, after 40 days. About my team, everything is okay. The guys are ready, and will be better day by day. So we are excited. We wait about the official games in all the leagues we're gonna play, because for Broncos this season is gonna be a lot of tired, and we are very, very excited to play these games and make the best results. Okay. What do you think about Chao Gaham? So, Tell me. no, okay. He's a team spirit. He's the guy who confuses everything. Never on time, but he's a great guy, okay? Everybody love him, and this is the most important, to be with good relationships between of us. Everybody has to take his role. Doesn't matter if he's player or if he's manager or something else, and if we success this, for sure we're gonna have a very good season, and we enjoy this. Okay. Lastly, what do you want to say to the team? To the team, now be ready to work hard day by day. This is the only way to success. For me, a lot of years now, coming out of experience, first is the character of the team, and second is how much we work. Character is very good, I'm sure about this. Right now, I know everybody. And the second one is we work well. We are tired right now. We are not in the shape somebody they feel like we don't make exactly what we ask. No, we are tired, we know this, we work very hard. But this is the only way to success, and I'm sure that we're gonna make it at the end. Okay. Thank you very much. Энэ жилийн тухайд онцлогтой юмнууд их байна л да. Яг өмнөх 2 жил бол бидний зорилго зөвхөн лигийн аврах гэсэн ганц юм дээр төвлөрдөг байсан. Энэ жилийн тухайд бид нарт дээд лигийн аврахаа 3 дахь удаа буюу трибит тэрийг хамгаална гэдэг. Энэ бол одоо Сансмогийн түүхэнд гардаг бас цөөхөн үйл явдал. Монголд яг тэр трибит хийсэн баг нь бол манаа ганцаараа 2 дахь удаага юм хийх том моментн дээр гарч ирж байна. Тийм учраас энэ бас том зорилго. Өмнөх зүгээр нэг лиг аврах гэдгээс илүү 3 дараа л зүтгэж байгаа том зорилго. Дараагийнх нь бид нар бол Ази аврагуудын лигт бол яг зүгээр амжилттай оролцох гэсэн өнцгөөс ордог байсан. Тэгээд сая бид нар нөгөө мөс хаглаад том замыг бүтээгээ том амжилтыг гаргаад хүрэл медаль авцсан. Тэгэхээр энэ жил мэдээж тэр зорилгоо ахиулах финалийн шатандаа хүрэх ийм зорилготой байгаа учраас бас дараагийн нэг том таргет зорилго байна. За дараагийнх нь бол East Asia Super League буюу одоо яг сүүлийн 2-3 жилийн хугацаанд Азийн зах зээл дээр хамгийн хурдтайгаар хөгжиж байгаа лигийн нэг хэсэг болсон. За эх жилүүдээс энэ лиг бол магадгүй өшөө олон багийг хамруулад Азийн номер 1 лиг болох юм боломжтой магадaltaй байгаа лиг. Тэгэхээр тэр нь улс их орноо төлөөлөөд эмний нэг хэсэг болоод оролцсон гэдэг бол тэгээд юу гэдэг одоо Тайван, Токио, Соул, Макао гэдэг юм уу том хотуудад бид нэр тоглолтоо хийгээд хилээдээ зарах эргээд нөгөө орны том аваргаагууд Монголд ирээд гэдэг чинь бол монголчууд яг нөгөө дэлхийн зах зээл рүү гарах ийм том момент боломж маань. Тийм учраас энэ лигт бид нар улс их орноо төлөөлж байгаа учраас ер нь амжилттай оролцох ёстой тий. Хэсгээс шалгараа дараагийн шатанд тоглох ёстой гэсэн ийм зорилгоодыг тавьж байгаа. Тийм учраас өнгөрсөн жилүүдээс илүү онцлог ийм зорилго. Мэдээж багийн бүрэлдэхүүний хувьд бол импорт дасгалжуулагчийн хувьд бол шинэ хүмүүс солигдсон ийм өнөд яг үндсэн бүрэлдэхүүний 80-90% байгаа. Манай шинэ дасгалжуулагчийн хувьд 2019 оны Саксмогийн дэлхийн арга шалралт тэмцээнд Грекийн шгшөөгийг удирдах оролцож байсан маш алдартай Катарын шгшөөгийн дасгалжуулагч байсан ийм хүн байгаа. Над ярих хүмүүс үгүй бүгдийг ярьчихсан шүү дээ. Чи яах вэ? Дотоод бүтцэн яриа. Надад ерөөсөө бүгдийг За би сая бол Чинзах их ерөнхий ойлголтуудыг бүгдээр ингэ өгчлөө. Тэгээд бидний хувьд бол энэ жил яг мэдээж 3 жил дараалаад лигийн авах зорилго тавьж ийн. Тэгээд энэ яаж авах вэ? Тамирчдыгаа бас яаж мотивашн өгөх үү? Хэрхэн өөрсөнд нь
одоо бас хариуцлага үүрүүлэх үү гэдэг нэлээд том даалгавар клубын төвшөнд бол менежментийн багт дасгалжуулагчдын багт хариуцлага ирж байгаа. Мөн дээрээс нь East Asia гэдэг Супер лигт одоо бизнес лиг байгаа. Ийшээгээ одоо бид нар оролцохоосондоо маш их баяртай байгаа. Дээрээс нь зөвхөн энэ дээр хөлгүүд гэдэг нэр гаргахаас илүүтэйгээр Монгол улсын сагсан бөмбөг хэрхэн хөгжиж байгаа вэ? Монгол улсын нэр хүндийг хэрхэн авч явах вэ гэдэг маш том хариуцлага ирж байгаа учраас одоо бэлтгэл болгон, хорон мөч болгон чухал байна. Тийм учраас тамирчдынхаа зөвхөн сагсан бөмбөгийн ур чадвар буюу физикал бие бялдар дээр анхаарахаас илүү бас менталити ядралт их аав ачаалалтай явах учраас менталити буюу оюун бодол яг дотоод хүнтэй нь бас ажиллах шаардлага үүсэж байгаа. Тэгээд энэ зүйл дээр бид нар одоо яг энэ тэнцвэр баланс хадгалахын тулд одоо маш сайн менежмент өмнөх жилүүдээсээ илүү зохион байгуулалт одоо юу гэдэг удирдлагын түвшин хэрэгтэй болж байгаа. Тийм ч учраас бас манайх бас мэрэгжил одоо өнгөрсөн жил одоо үнэхээр сайн дасгалжуулагч Жэшкээр дасгалжуулагчаараа бид нар суурь маш сайн тавиулсан бол одоо цаашаа төвшөө ахихын тулд энэ жил бас танаас дасгалжуулагчтай хамтран ажиллаж байгаа. Тэгээд энэ том одоо туршлагатай мэрэгжилтэнтэй хамтрах болсондоо маш их баяртай байгаа. Энэ том мэрэгжилтний удирдлагын дор одоо биднэрт одоо хийх ажил үлдэж байгаа. Тэгээд суралцаад хөгжөөд 3 лигт маш амжилттай оролцох зорилго тавьж байна. Тэгээд бас ахлах дасгалжуулагчаар за мэдээж миний хувьд бол ахлах дасгалжуулагчаар ажилласандаа маш их баяртай байгаа. Тэгээд миний бас дасгалжуулагчийн карьерийн минь хамгийн том амжилтуудын нэг байсан. Тэгэхдээ ганцхан миний гэхээсээ илүү нэг бид нар яг same page буюу өнгөрсөн удирдлагын төгсгөлд яг нэг хуудсан дээр бид нар байж чадсан багаараа яг нэг ч хүн одоо багийн чухал тоглогч болон ахлах дасгалжуулагчдын баг хамт олон гэхээс илүү арын албаны нэг бүгдээрээ яг нэг зорилго дээр нэг фокустай нэг төвлөрөлтөй байж чадсан учраас энэ амжилт одоо ирсэн гэж харж байгаа. Тэгээ энэ жил ч гэсэн яг тийм зорилготойгоор яг нэг хуудсан дээр нэг ойлголттой нэг зорилготойгоор нэг чиглэлтэй нэг зам дээр явмаар байгаа. Тэгээд өнгөрсөн удирдлагын хувьд бол яг энийг тэр ойлголтод илүү сайжруулах хэрэгтэй байгаа гэж харж байгаа. Тэгээд энэ жилийн үед бас залуучуудыг авж байгаа мөн шинэ импорт тоглогчдод бид нар бас гэрээ хийж байгаа. Одоо бас Аз импорт тоглогчдоо одоо яг судалгаанд одоо гэрээ хилцээрийн төвшөнд яригдж байна. Тийм учраас шинэ хүн багт орж ирэх тусам биднэрт нэг ажиллах их ажил гарч ирж байгаа. Системээ ойлгуулах, багийн тактик хөлбөрөд ойлгуулахаас гадна бас тухайн хүн хүнтэй тулж ажиллах, ямар хүн бэ, юунд дуртай вэ гэдгээс ахуулаад жижиг зүйлүүд рүү бид нэр илүү анхаарч байна да. Мөнхөршхийн талаар уу? Мондаг менежер гэж боддог. Тэ. Бас хувь хүн талаас бас айгүй тийм айгүй дайггүй бах штэ. Тэгээ хувь нь бол ерөөсөө аюу сэтгэлээсээ сэтгэл нь сайхан юм да гэдэг. Мэдээж миний 3 дахь удирдал маань тэгээд бас энэ удирдлын нэлээд онцлог байгаа. Мэдээж дотоодын лиг гэлтгүүр гадны 2 лиг бас нэг NBA Cup шиг нэг бас нэг тэмцээн болох ч байгаа. Ер нь бол энэ удирдал маш завгүй байна. Тэгээд ер нь өөрийгөө бас нэлээд сайн бэлдэж байгаа. Ер нь бол бүгдэнд амжилттай оролцож өмнө жилийнхаа амжилтыг нэг шат ахиулдаг ч юм уу. Ер нь бол өөртөө тавьсан нэг хувийн зорилго бол байгаа. Нэг явах уу? За мэдээж сэтгэл бол маш өндөр байна. Багууд 7-оос солилцоо 8 100-ны турширн багууд жоохон завгүй ажилтаа байсан баг. Тэгээд багууд чангарсан. Ер нь тоглохыг жоохон тэсээ ядуулж ийнх юм уу? Тэгээд ESL болохоор бас энэ жил Монголын багаас анхны удаага манай баг оролцож байгаа. Монголсоос тэгээд Монголын лигт хүлээлттэй ESL дэлгүүр их хүлээлттэй л байна да гэж болсон доо. Хувийн зорилго тэгэл багтай л хамаатай шүү дээ. Тэгэл мэдээж ESL, BCL Монголын лигт амжилттай оролцсон. Одоо Монголын лигт back to back авраг авцсан байгаа. Тэр аврагаа хамгаалах зорилготой ESL амжилттай оролцсон. Мэдээж маш хүчтэй лиг тэгдэж гисэн одоо юу гэх юм. Ямар ч гэсэн бүгдэнд нь төрөлхийг зорино л гэж хэлээ та. Тэгээд орхосоо өмнө ингээд дэмждэг хардаг байсан тоглож байгаа штэ Монгол. Тэр тоглож
Ер нь зөндөө байсан да. Сеги ах байна. Бач авхлах байна. Мөнхөлдөх байна. Уугах байна. Том ах байна. Түр ах байна. Ер нь бүх ах нараа л харж өссөн дөө. Тоглолтын үзэл. За rookie season гоё догтлолтой ямар байна? Догтлолтой байна. Гоё хандаж фэнүүдтэй хандаж өгөх гэж. Дэмжээрэл. Жоох яриа. За яах вэ? Сэно. Самана. Юу асуух юм бэ? За манай багийн менежер, манай багийн бүх арын албаны бүх ажлыг амжуулдаг хамгийн гол хүн байгаа. Энэ хөнгөөл ер нь манай баг явахгүй. Хотлоор заамаа. За өөрийгөө нэг гоё танилцуулаад гоё фэнүүдтэй өгөх гэж. Насаа хэлээд хаалт. Намайг Холли гэдэг. Би 25 настай. Хөдөлгөөнт ажиллаад одоо 4 жил. Дааж манай багийн хамгийн гол энэ хүн байхгүй бол байхгүй. Энэ хүн байхгүй бол ер нь хэцүүц. Одоо би хамгийн Добро, братан. Добро, братан. Добро. I have some question. Как вас? I have some question for you. We are in a team vlog. Okay. Yeah. Okay. So, who is the most handsome guy in this team? The most handsome guy, Azza. Azza is the first handsome guy of this team, right? Yeah. Who's the second one? You? No, you. You'll be the second one. Аза дэша. Your thing came from me. Иван чамайг хамгийн царайлаг залуу гэнэ энэ багийн. Really coach? Yeah. Look at him. You're welcome. Say something to Mongolia fans. Mongolia Broncos fans, yeah? Yeah, Broncos fans. Okay, guys, let's go to make very good job for next year and to be better than last season. Yeah. Thank you. You're welcome. Enjoy. За, rookie season сэтгэлээр. Гоё нөө. Сайхан байна. Юу бодогч нэр нь ямар байна? Ингээд хасаа үлгүүд багт ороод ирсэн. Good. Бидэд ер нь чам таалагдж байна уу? Таалагддаг байна. Угаас таньдаг хүмүүс байгаа юм тэгээд. Wipe гоё байна. Фэнүүдтэй хандаж үг гэлээч. Гоё хасаа үлгүүд багийг дэмжиж байгаа дэмжигч нар. За ингээд rookie season эхэлж байна. Тэгээд наа дэмжээрэй. Тэгээд хөлөө гайг болгож чад хичээнэ гэж. Гиш гэдэг нь яг юу гэсэн үг лээ. Мэдгүй. Сэтгэлээр надад шинэ үлэрлээ. Сэтгэл маш өндөр байна оо. Хүлээлттэй л байна. Яж юу ер нь ямар хон бэлтгэлээр байгаа вэ? Бэлтгэл ер нь өдрөө алхан л яг явдгаараа л явж. Тэгэл бүх юм яг явдгаараа л явах бах та. За. Фэнүүдтэй хандаж нэг үг гэлээч. Багийнхаа. За өргөж бидний ард гэдэгт баярлаа. Өргөж бидний ард байсаар байгаарэ. Баярлаа. Хүнд энэжил хичээнэ. За баярлаа. Яхан. За миний хувьдлахаар одоо 3 дахь жилдээ ажиллаж байна. Тэгээд ажиллахад бол үнэхээр таатай байна. Тамирчдынхаа одоо тэгээд бэлтгэл дээр бөмбөг авч өгөхөөс ахгуулаад бэлтгэл дээр уух уургийг найруулж өгдөг байгаа. Тэгээд мөн тоглолтын бас бичлэгийг коуч нартаа Лук ТV-гээс авч явуулдаг хуулаад. За энийг батлаад байгаа бичлэг хийш болооч. За. Яг ажил. За тэгээд өөр ч одоо тэгэл багийнхаа шинэ үйлрэлд нь амжилт хүсье тэгэл бөөд аврагахын төлөө хамтдаа. Тэгээд Томийн талаараа ер нь хамгийн хүндэлдэг Монголын лигийн most valuable гэдэг тоглогч гэж боддгоо. Чинзаа ах нөгөө номингийн гадаа Франц өнөртөө болсон шүү гэдэг шүү. Талбай дээр зураг аваа явуулдаг шүү. За Canon-ы камера шүү гэдэг ах шүү. Тэ Франц өнөртөө болсон шүү гэдэг шүү. За. Цондотой MP3 байх шүү гэж. Хамгийн тэ? Хамгийн Цондотой MP3.
За хамгийн хоцордог нь юм бэ? Тоомох шүү дээ. Бат. Тоомох. Намаа харж байгаа дасаа. За тэгээ хамгийн цаг өрдөг нь юм бэ? Биндрия хамгийн гайгүй нь бинди юм байна. Тэгээ бас би байгаа шүү. Тэрэ чинь хинээс асуугаад байгаа чамаас асуугаад. Гэхдээ яг нийтд нь ингээл хамгийн за өөр чи хамгийн юу байдаг лээ? Ойка. Хамгийн хиддэг нь хамгийн хиддэг чинь болоод бинди. Бинди асаа иддэг те. Бас амар иддэг те. Хамгийн ямаа салангат нь юм блэ? Цэнгүүн. Амар те энд яа. Энэ зүр яаж амьд яваад байд. Энэ зүр яаж амьд яваад байд юм те. Чи хөвчийг бол нэр. Уулаа хөвчээ. Олчихчихсан уудаас ч олчихчихсан. Чихвч би тэгээ явж энд нүдний шилээ татчихсан. Энэ насыг аваад байгаа ш тас минийхээ. За тэгээ хамгийн ер нь яманда эмх замбраатай байдаг нь хэм бэ? Сэргэлэнтэй юм байна би нэвчээ. Ер нь тэг сегях тэр бэлтгэл дээр хувцацаа дандаа ивэх гэж тавьчихдаг те харахаар өөрийнхөө. Өөр ч хамгийн байдаг л ойка. Пэчэй тоглолтын өстөр. Бидний дараа хаалгаасан да те. За эхлэе гэж хэлчихдэг. Амар баг найдаж яг аруулаа шалжиж. Толборттойгоо те өчигдөр ч. Бас сэтгэл нь ажихгүйгээ хүрээд ирж илээ тэр ч те бас өөр. Тоолол ирсэн. Хамгийн эдэр чи хамгийн эрт тастай бод. За арай. За яах юм бэ? бидний дандаа өглөө босч байгаа шүү. Өтрөө доосон эрт бол боссон. Тэр ч хоёр өөр асуудал ч гэж байна. Тий. Эрт болсон гэхдээ юм хоцорсон шал ондоо. Түрүүжлийн өглөөний бэлтгэлд ер нь дандаа биндрээ битүүр хамгийн түрүүнд ирдэг. Хамгийн хоцордог тэгвэл оройт сэрж ирдэг. Тэгтээ эрт ирэх чинь эрт босдог гэсэн үг бас биш. Битүүр чинь хахад өглөө болгон та ярмаас 5:30-ыг босч ирж байгаа байхгүй. Та 5:30-ыг. Наа шахах нэг аргыг гацдаг. Эрт босгохоор аргыг гацагдлаар эрт босоод авах. За хамгийн сахилгагүй хил амтаа юм бэ? Түшиг цэнгүүнээ ясаар нь те. Би яагаад Миллер те. Ер нь хил амт цэнгүүнээс ер нь хил амтаа те анда. Цэнгүүнээ бол үнэхээр те. хамгийн их тэр хошин шаг мог мэддэг. А яг нэг эсрэг нэг толоо цэнгүүнээтэй үзэл бас анда хин анзаа. Тэгээ наа чи юм хошин шог кино мэнуг амар цээжилдэг те. Тэгээ яг зүгээр нэг ах дүүний яг холбоо байхгүйгээр цэнгүүнээтэй хэрэлдэх үг. Яг тэрийг хааж байгаа те. Яг тэрийг хааж байгаа. Ярьж мэдээ. Өөр чи байдаг лээ. Хамгийн түргэн уртаа юм бэ? Нөлөр гэж. Хамгийн машинаар Хамгийн ууртаа ер нь түргэн уртаа. ойлгомжтой штэ. Таамах штэ. Хацаа штэ. Юу? Барсаа штэ өөрөө дэвшээ штэ. Юу гэдэг? Хамгийн түргэн уртаа нэг нэ. Бүлдэгтэй юм бэ. Хамгийн түргэн ууртай наа. Тэ. Хадас уурлаа штэ. Өөр багийнхан да. Ер нь уурлахаар юм дээ. Хамгийн гоё доолт нь манай азаа шүү гэж. 66 бацаа. тэр дээр 6 бацаа. Дүрцаа гэж. Болон дотоод үн тийм биш те. Яг үсмэсний юм бас чи би яг тийм байх хэрэгтэй гэдэг ингээ бодоод мэдрээд байгаа. Манай нөгөө 80 оны атаа шиг юм шиг. Манай 80 оны атаа ч бас амар шүү. Яг тийм. Яг караоке маркет амар хипхоп гэж үздэг те. Аалсан дээр нэрээ Үнэхээр мэдгүй надад. Таны азаатай караоке. Тий. Манай ч арай залуу. This is hoodie from Tushik store. Yeah, we need to make a video. This is the nice Tushik. This is from Tushik store, yeah? No. Okay, this is better one. 6 o'clock. Hoodie from Tushik store. But it's nice, warm. Yeah. The quality, yeah, I'm gonna go. Yeah, this is from Tushik store. You know Tushik? Yeah, go to Tushi store. Tell them everything is free on Tushi. Yeah. Okay.
Just send Tushi the receipt he paid for it at his store. 50% off. No, Thank you. 100% off. Just signs. We're clearing the store out. Everything must go. You're welcome, Tushik. Thank you for putting. Good promo. Good promo. Good promo. Chris. Way too big. Way too sticky. I might become a rapper. Coming soon. New EP dropping. Album release 2026. За бид нэр одоо Chojin ламын музейдэр ирсэн байна. Энд болохоор ESL-ийн зураг авалтанд орж байна. Ямар ч зураг авалт ямар хөө болдог нэг тийм behind the scene харуулж байна. Одоо тэмүүлэн зураг авах болгож байна. Together we rise бол тэмүүлэн ганцаараа би rise гэсэн. Fun addicted. Player number 2. Үнийгний Нэр багийнхнаас хин хамгийн тийм уцаа олцсны хамаа. Ацаа өтөө ирэх. Тэгээ нэг number 2 нь өөрөө байгаа. Screen time-ыг харах уу? Screen time нь 7 молон цаг. чи өнөөдөр хийгдээр. Өнөөдөр завгүйсэн. Өчигдөр амарсан шүү дээ. Өчигдөр би бас өдөржингөө унтсан нэг хөлөгтэй биш үү? 7 weekly гэх. За нарам 7 цаг. баг дор хаяж 7 цаг ухдаг. Хамгийн доотлол нь 5 л. Гэхдээ 4 дахь 5 дахь ямар байгаа шиг л чинь дундчаасаа. 4 дахь 5 өдрийг юу вэ? Харин тийм 4 дахь 5 дахь юу вэ? Хамгийн Энэ хичээлээ хийжсэн баха би. Энэ яг нэг хичээлийн үеэр ашиглаагүй л орцсон байна. Энэ чиг өнгө үзэлтэй шүү дээ. Өнгөө үзэл. Монгол тийм байт юм уу? Юу? Монгол тийм. Хашаа. Юунд яасан? Утсандаа донцсон. Надад онтод тэр утсаж байгаа. 19 жил болж байна. Та нар ер нь хий утас гэдэг үгийг яг юу гэж ойлгож байгаа? Таны утас гэдэг үг яг ямар ойлголт? Миний хувьд бол зүгээр л хэрэглээ. Хүнтэй утсаар ярина. Сошиал хаягаа нэг өдөрт нэг цаг чек хийвэл хийн. Тэгээд ерөнхийдөө завгүй л байдаг дөө. Дундчаар хитэн цаг утсан дээр. Би яг өчигдөр тэрийг өөрхөн утсаар шалгасан. Нэг Та нар төвшөөл харуулах. 7 цаг л ус өдөрт нэг цаг л гэсэн үг юм байлээ. 7 хоног их штэ. Биндийг чинь нэг өдөр үж магадгүй шүү. Тэрийг сая чеклчихгүй яа. Бол нэг тэрийг тосох гэдэг. Оролт одоо жоохон бас цэнийг минь яах болно. Үгүй ээ. Утас юу юм бэ? Юу ч шүү дээ. Би утасгүй амьдарч чадна. За. Найзуудтай ингээд нэг хамтдаа нэг
чинь анхны лигийн төвцөний ингээд финал үлдчихэд найзуудаа илж байгаа юм шиг тийм. Тэгээ ирж дэмжээрэй гэдэг нэг амар тийм бүр байстай дээ шүү дээ. Тэр тийм эмоц гаргал гоё үзэж байгаа хүмүүс бол. Тэгвэл яг ингээд шууд нэг юм текст хийжлүүлээд хэлж авч болох юм болж байгаа. Тэгэлд нэг ярьж үзэх. Би сонсч үзээ тэхүү. Тийм. Ер нь нэг нь яг үндсэн текстээ хэлээд тэгээ Монгол бага ирж дэмжээрэй гэдгийг дөрвөлийг хэлжүүл. Өөр жоохон casual найзуудтай Тэгвэл ер нь нэг юм бүх юмнууд уриалгууд шиг нэг юм амар тийм official тийм хэлтүү байгаад байна шүү дээ тийм. Тэгэхээр энэ дээр илүү тийм Ой тэгэхээр ч яаж ч болохгүй шүү дээ. Яагаад вэ? Ярен дээр Жин ингээд нэг тийм харанхуу, чимээгүй. Тэр чинь яг нэг юм Юу нэ яг This team дээр илүү бүр ингээд чаг яриад. Техник 1 2 1 2. 2 3 6. Яхоо. За 3 2 1. За 3 2 1. Юу самаа. Яа. Ашгар мараа яах юм бэ? Юу самаа.